бацхан үзэгчдээ өргөө гэрийн тань хойморт шинэхэн нэвтрүүлгийн манд булан хүрэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн амьдралын мөр нэвтрүүлгийн зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Самдан Нямын мөнх чулуун урагд оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр амьдралын мөр нэвтрүүлгийн манд зорилго одоо энэ амьдралдаа хийж бүтээсэн хүмүүсийн мөрийг эргээд сануулгах, дурсуулах, магадгүй бас бусдад үлгэр дуурайл өгөх тэр одоо алхам нь болох юм болов уу гэж бодож би нэвтрүүлэгтээ таныг урьж оролцуулж байгаа. Тэгэхээр та ер нь амьдралыг юу гэж хардаг вэ? Хүний амьдрал. Хүний амьдралыг. За хүний амьдрал гэдэг бол одоо гэрэн бараантай гэж ярьдаг. Хүний амьдрал бол одоо өгсөж урууддаг. Ер нь ингээд тасралтгүй үргэлжилж байдаг. Тэмцлийн дунд л явдаг гэж ойлгодог. Хүрэх одоо зорьсон зорилго байгаа. Тэр зорилгодоо хүрэхийн тулд одоо тасралтгүй тэмцэж одоо түүнийхээ төлөө зорж явах хэрэгтэй. Амьдрал гэдэг бол тэмцэл юм миний хувьд. Танд ер нь амьдралдаа баримталдаг зарчим бий юу? Та ер нь хэр зарчимч хүн бэ? Ер нь зарчимч гэж би өөрийгөө боддог. Ер нь нэг бас шулуухан одоо өөрийнхөө байр суурин дээр байх хэрэгтэй. Урууж шарвдаггүй байх хэрэгтэй. За нөхөддөө бас хүмүүст ярилцаад итгэл хүлээсэн бол түүнийхээ төлөө явах хэрэгтэй. Гэхдээ хүмүүс одоо надад итгэж байгаа шүү гэд хууль бус бол байж болохгүй. Ер нь миний аав маань цэргийн хүн байсан. Одоо би багасаа л одоо зүүн баянд төрөөд нэг настайдаа одоо Улаанбаатар хотод орж ирсэн. За тэгээд цэргийн ангиар одоо 120 шон папрыг сонгоо арихны цэргийн ангиудаар байсан. Тэгэл яг цэргийн хүмүүжлэр ерөнхийдөө хүмүүжсэн гэсэн үг. Тэнд одоо цаг бол цаг, заа бол заа ийм л байдаг. Тэнд донд одоо харж өссөн. За түүний дараа сургууль төгсөөд Германд очсон дараа Германд ч юм бол одоо бас л бүх юм одоо цаг нар ямар байх хэвээр тэрүүгээрээ байдаг. Ингэж хийх хэвээр бол хийх хэвээр. Бидний яриад идэг нөгөө Герман стандарт, Европ стандарт гэдээ яриад гайхаад идэг юм чи юу гэвэл ерөөсөө ийм байх хэвээр бол ийм байх хэвээр. Энийг энд тавих хэвээр бол яг л эндэл тавих хэвээр. Тэрнээс ийш дөхөөлөд тавьчих болохгүй та. Яг юмыг ингэж стандартын дагуу хийж байгаа учраас тэр Герман стандарт, Герман чанар гэдэг юм чинь байгаад идэг. Тэгэхээр манайхан болохоор нэг ингэж ойртуулаад тавьчихдаг. Тэр нь тэгээд эргээд технологийн горим алдагдаад ч юм уу одоо шаардлага гарахгүй болдог тийм учраас зарчим дээр байх хэрэгтэй гэж үздэг. Зарчим дээр зогссон хүний ялагдал ялт байд юм а гэдэг нь бол би байнга хэлдэг. Магадгүй одоо энэ үгийг сонссны дараа хитрхи шулуун шудраг байхтай хитрхи бас ингээд өөрийнхөө зарчимд нийцүүлээд явхад орчин цагт бол нэг зохицохгүй байгаа юм шиг байдаг. Яг тэр хүмүүстэй энэ юмштэй гэл хүлээж авахгүй нэг нь байдаг. Харин зарим нэг нь эцсийн үр дүнг нь хараад ойлгох бас нэг нь байгаад байдаг. Ер нь энэ дээр та бас ямар байр суурьтай байдаг вэ? Яг ер нь юм шүү дээ. Одоо ингээд бүгдээрээ бас мэдчихэж байгаа. Тийм би одоо нийслэлийн засаг даргад өөрийгөө нэр дэвшүүллээ. За тэгээд тэнд ялт байгуулсан. За ялт байгуулсны дараа одоо 30 хоногийн дараа буцаага дахин санал хураалт явуулаад за тэр үеэр надтай одоо өөр ажил албан тушаалд очих уу одоо янз бүрийн юмнууд яригдж байгаа. Хэрвээ өөр ажил албан тушаалд очих юм бол одоо ингээд асуудлууд болж байна. Үгүй бол одоо намаас хөөнө гэдэг асуудал хүртэл яригдчихсэн тийм ээ. Тэгээд би бол зарчим дээр зогссон. Тэгээд одоо тэрний үр дүнд бол бас нөгөө намаас хөөгдөх асуудал гарсан шүү дээ. Одоо нийслэлийн засаг даргад ялт байгуулсныхаа дунд дахин одоо өрсөлдөнө гэдэг одоо намаас хөөгдсөн. Энэ бол би өөрийнхөө хувьд бол ялт гэж боддог. Би зарчим дээр зогссон. Ер нь бол энэ болохгүй бүтэхгүй байна гэдгийг л харуулж байгаа. Тэрнээс ч би одоо яг тэнд заавал засаг дарга болоод явах нь бол миний одоо туйлын зорилго биш шүү дээ. Энэ өнөөдөр нөгөө ярьдаг дотоод орчилчин болж гэнэ үү болохгүй байна уу? За одоо яриад байгаа нөгөө ажил албан тушаалын 8 ч юм уу хүмүүсийг ажил албан тушаалаар нь барьцаалдаг юм чинь байна уу байхгүй юу гэдгийг одоо харуулж чадсан гэж боддог. Тэгэхээр энэ бол миний хувьд одоо ялалт. Та ер нь яагаад улс төрийн амьдралд орох болсон юм бэ? За ер нь улс төрийн амьдралд би Монголд бол техник сургууль төгссөн. За тэгээд Монгол техник сургууль төгсөөд Герман руу сурахаар явсан л доо. За Германд очиод техник сургуультай цааш нь үргэлжлүүлээ сурья гэхэд одоо Монголын техник сургуулийг тухайн үед бол Монголын сургуулиудыг одоо шууд хүлээн зөвшөөрдөггүй байсан учраас дахиж сурахын тулд эхнээсээ дахиад ингээд 4 жил сураад бакалавр одоо техник сургуулийн чиглэлээр бакалавр авах байсан. 4 жил сурж иж. Тэгэхээр би бол тэнд сонголт хийгээд өөр мэргэжлэр сурья. За тэн дээр бол нийгмийн салбарын мэргэжлүүд буюу
улс төр түүхийн чиглэлээр сурах юм бол зэрэг одоо 2 мэргэжлэр сураад магистр авах боломж байсан. Тийм учраас би бол тэр сонголтыг хийсэн. За тэгээд улс төрийнхөө чиглэлийг дуусгаад тэгээд түүхийнхаа чиглэлийг дуусгахад дахиад 4 жил шаардлагатай болсон учраас би тэрийг бол дуусгалгүй орхиод Монголд ирсэн. Тэгээд Герман гэдэг чинь бол нөгөө баруун зууны хуучин социалист Герман тэгээд одоо баруун Германтай нэгдсэн учраас яг одоо манай Монголын социализмоос арчил руу шилжсэнтэй ижил тийм системтэй бүр ингээд баруун зүүнээр ялгараад харагдчихэдэг. Тэнд бол энэ улс төр гэдэг юм ямар чухал вэ гэдэг нь бол зайлшгүй харагдчихэдэг. За Германаас Монголд ирсний дараа нөгөө Монголын амьдрал маань ямар хүнд байна вэ? Германд гэхэд одоо хүүхдүүд сургуулаа төгслөө 10 жилээ төгсөөд шууд их сургуульд ордог. За нэг бол мэргэжил сургалтын төвдөө ордог, тэр лицейд ордог. За тэндээс ажлын байран дээр гараад бүгд одоо хангалттай цалин авсан цалингаараа машин лизингээд машин байраа лизингт чинь. За тэгээд нөгөө тэр хугацаанд төлж дуусаад тэтгэвртэй гарахад бол машин байр нь өөрийнх нь нэр дээр байна. За тэгээд тэтгэвэр нь бол хангалттай. Тийм учраас нөгөө германчууд ч Европт хоёр сайхан ингээд аялаад яваад байдаг. Хүүхдүүдийн нөгөө хүүхдийг харах шаардлага байхгүй шүү дээ. Хүүхдийн хүүхд нь яг л адилхан төрөөс үзүүлж байгаа нөгөө цэцэрлэг сургуультай үйлчлэгээ аваад ингээд циклд орчихсон. Тэгэхэд манай Монголд ирэхэд нөгөө хүүхдээ цэцэрлэгт оруулах хэрэг цэцэрлэг байхгүй. За ээж аавууд нөгөө хүүхдийг харж явахгүй бол болдоггүй. Эцэг эхүүдийн нөгөө авж байгаа тэтгэвэр нь хэдэн төгрөг үлээ тийм ээ. Тэр нь амьдрал төрөхгүй юм байсан учраас ер нь бас энэ нэг нийгмийг зөв зүйтэй болгох ёстой гэдэг талаас нь бол харсан. За тэрнээс гадна би өөрөө Германаас ирсний дараа төрийн албанд орж ажилласан. Мэргэжилтэн хийгээд дараа нь нийслэл дээр мэргэжилтэн хийж байгаад одоо концессийн тухай хууль батлагдсны дараа концесс хэлцэн дараагаар ажиллаад дараа нь сонгон архин дүүрэгтэй 5 янзын дараагаар 4 жил ажилласан. Яг тэр хугацаанд одоо нөгөө намууд солигдоод арчсан нам гарч ирэл түүний дараа тэнд ажиллаж исэн хүмүүсийг одоо хоморголон халаал. За хоморголон халсны үр дүнгээр баахан шинэ хүмүүс орж ирээд ажиллаа мэдэхгүй. Нэг 2 жил ажил сурах гэж суугаад 3 дахь жилээс арай гайгүй болж идэл дараагийн нам гарч ирээд нөгөө хүмүүс солигддог. Энэ бүхэн чинь өөрөө энэ Монгол улсыг ер нь тогтворгүй байлгаж байна. Хамгийн гол нь бол энэ улс төрийн хямрал. За түүнээс улбалаад төрийн хямрал тэгээд тэр төрийн хямралаас улбалаад энэ эдийн засгийн хямрал Монгол улсыг хямруулж байна гэдгийг бол харсан. Тэгээд төрийн захиргааны албан хаагчаар яваад нэг нам солигдоход бол дагаар солигдно. Ажил албан тушаал нь өөрчлөгддөг, мэргэжлийн хүн ажиллах боломжгүй байна. Тийм учраас энийг өөрчлөх ёстой гэж хараад энэ улс төрд орсон. Хамгийн гол одоо надад түлхэж суулсан юм бол тэр энэ Монголын өнөөгийн нийгэм цаашаа урагшлах уу ухрах уу гэдгийг бол энэ төрийн албаар шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр маань тогтвортой чадварлаг юм байх ёстой. Тэрийг одоо тогтворгүй байлгаад байгаа, чадварлаг бус байлгаад байгаа хүмүүс нь бол энэ улс төрчд. Тэгэхээр энэ улс төрийг одоо дотор нь орж бас өөрчлөх ёстой, дуу хоолой гаргах ёстой гэж л улс төрд орсон доо. Түрүүн та бас хэллээ ихнэртэйг Германд амьдарч ирсэн гэд. Ер нь монголчууд бас сүүлийн жилүүдэд харийн орныг зорих нь бол нэлээдгүй ихслээ. Тэгээд тэнд одоо юу гэдгийг жаргах гэж бус зовх гэж очиж байна гэж ярьдаг. Энд яагаад ихлээр нөгөө ажиллах, хөдөлмөрлөх бололцоо боломжгүй байгаад байгаа учраас харийн оронд одоо хүний нутагт зовж байна гэж ярьдаг. Танд одоо Германд байсан жилүүд те хэр хүнд санагдсан? Миний хувьд бол яг Германд байсан жилүүдийн хүндрэлтэй юм бол байгаагүй. Хоёулаа одоо хамт очижсэн байсан. За яг нөгөө хүүхэд төрсний дараа бол хүүхдээ мэдээж нааш нь одоо ээж аав дээр ирүүлсэн. Хоёулаа оюут учраас хүүхэдтэй байхад хүндрэлтэй. За тэгээд миний нэг боддог юм байт. Би бол Германд байхад жишээ нь одоо ажил хийж мөнгө бол цуглуулаагүй. Ер нь өнөөдөр одоо бид нар бас амьдарч байна шүү дээ. Тийм учраас дараа сайхан амьдрнаа гэдээ одоо мөнгө хадгалаад цуглуулад тэр үедээ одоо ингээд хөлн зэлмөө явахыг бол би бас зөвшөөрдөггүй. Ер нь тэгж мөнгөний төлөө хадгалж хоримтлахын төлөө явна гэхээс илүү өөрөө зөв зүйтэй амьдрах хэрэгтэй. Дараа нь одоо адилхан л одоо ажил хөдөлмөрлөн шүү дээ. Тийм учраас тэрэндээ өөрөө хөдөлмөрөө зориулахаас биш хөрөнгө мөнгө хөрөнгөлүүлэх ёсгүй гэж боддог. За тэнд байгаа монголчууд маань олон жил болчихсон. Зарим нь одоо ингээд хараар амьдарч байгаа те. Сургууль соёлын дуусчихсан. Зарим нь одоо визгүй очичоод ингээд хараар ажиллаж байдаг. Тэр хүмүүс хүүхдүүдтэйгээ 2-3 хүүхдүүдээ сургуульд оруулчихсан. Тэгээд Монгол руугаа буцъя гэхээр юу гэж ярьдаг вэ гэхээр хүүхдүүдийнхаа төлөө бид нар энд байна. Хүүхдийнхаа сайн сайхны төлөө байна гэд байж идэг. Тэр хүмүүс бол хүүхдүүдэд тэнд сургууль соёлд сургах одоо сайн боловсралтай болохын төлөө
хичээж ажиллаж байна. Өөрсдөө бол жинхэнэ өдөр шөнөгүй ажиллаж илүү цагаар 2 ажил хийгээд ингээ явдаг гэсэн үг. Тэгээ би юу гэж хэлжсэн байг вэ? Ер нь одоо Германд би тэнд сургуулаа төгсөөд дахиад 4 жил сургуулаа төгсөөд тэндээ цаашаа ажиллаж амьдралаа гэхэд тэнд бол Монгол хүн буюу гадаад хүн гэдгээрээ ер нь нэг 2 3 дахь төвшнээс дээш гарахгүй. Манай Монголд бол яг гадаад хүн гэхээр одоо орой дээр залчаад байна шүү дээ. Тэгэхээр Германд бол ер нь гадаад хүн байх юм бол за нэг үйлдвэрт ороод ажиллахад инженер хийж чадах удаагүй юу гэдэг л тийм юу байхгүй юу? 2 дугаар зэргийн 3 дугаар зэргийн болно гэсэн үг шүү дээ бид нар. Тэрний оронд гадаадад тэгж 2 3 дугаар зэргийн байснаас Монголдо очиж одоо бор гэртээ бүгд хар гэртээ хаан гэдэг шиг Монголдо байх ёстой гэж хардаг. Би тэрийг одоо тэнд байсан оюутнууд ч бас хэлдэг байсан. За тэгээд Монгол руугаа ер нь буцсан. Та нийгмийн амьдралыг бас юу гэж харж байна те? Улс төрт бас нэлээдгүй жил явцсан хүний хувьд бас нийгмийг том хүрээгээр нь бас харж чадсан байх гэж бодож байна л доо. Нийгмийн амьдрал ямар байна? Бид сайхан амьдрах боломж хэр байгаа вэ? Иргэх уялдаа холбоотой, иргэх холбоотой гэдэг шиг манай иргэд маань өөрсдөө бас төрийн эрхийг барьж байгаа хүмүүс шүү дээ. Төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрхийг барьж байгаа. Тэгэхээр иргэдийн одоо эрх барих үе нь хэзээ юм бэ гэхээр нэг сонгуул байдаг. За иргэд өөрсдөө сонгуулаар саналаа авчиж худалдчихдаг. Нэг бол одоо энийг мэддэг энэ одоо мундаг дуучин байна, энэ олонний танил хүн, энэ мундаг том компани захирал, энэ хүн мундаг даа гэж юм уу те. Хийсвэрээр тэр сонголтоо хийдгээс шалтгаалаад төрийн ажил мэдэхгүй энэ Монгол улсынхаа төр засаг хэрхэн явдаг, хууль дүрм ямар байдгийг мэдэхгүй хүмүүс олноороо гарч ирсэн шалтгаалаад энэ төрийн албачин эргээд одоо нөгөө нийгмээ дампууруулдаг. Тэгэхээр нэг 50 мянган төгрөгөөр 20 мянган төгрөгөөр саналаа худалдсан хүмүүс бол энэ одоо Монгол улсын нийгэм одоо өнөөдөр бас хангалттай сайн байж чадахгүй байгаагийн буруутнууд болж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нэг эргэх холбоотой хэрвээ нөгөө ямар иргэд вэ, тийм төр байна гэдэг л асуудал энэ дээр бас яригдах юм. Улс төрчдийг ингээл төрийн өндөрлөгт гарч ирээл иргэдээ мартчихдаг гэж ярьдаг. Таны хувьд бол яг иргэн дунд орж ажилладаг, тэн дунд орж амьдрдаг тийм хүний хувьд ер нь цаашид бид яг ямар замналаар явбал энэ амьдрал гэдэг зүйл өөрөө баян байх юм бэ? Амьдрал гэдэг зүйл өөрөө баялаг байх юм бэ гэж харж байна. Ер нь энэ улс төр гэдэг юм маань бол өөрөө төр шүү дээ. Төрийн албал байхгүй. Төрийн албаны бодлогыг гаргаж байгаа хүмүүс. Улс төрийнхний гүйцэтгэх одоо гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүмүүс нь төрийн албаа агчид. Тэгээд энэ төрийн алба гэдэг маань бол Монгол улсын менежер юм. Монгол улсыг одоо компаниар бодох юм бол Монгол улсыг хэрхэн зөв зүйтэй явуулах вэ гэдэг их шийдэж байгаа менежерүүд байхгүй юу. Тэгэхээр энэ төрийн алба маань л одоо зөв зүйтэй байх хэвээр. Энийг чадварлаг байх хэвээр, мэрэгжлийн хүмүүс нь хийдэг байх хэвээр. Өнөөдөр ингээд бүгдээрээ улс төр рүү яваад иж болохгүй. Энэ бүх компани захирлууд одоо хэдэн төгрөгтэй болсон үнэл би одоо улс төр хийнэ гэж яваад байдаг. Энэ бол маш буруу. Тэр барилгын салбарын барилгаа хийх хэвээр, цемент хийдэг нь цементээ хийдэг, барилга барьдаг нь барилгаа, талах хийдэг нь талхаа, тариа тарьдаг нь тариагаа тариад энэ бүх төрлийн эн чин гарын 5% байлаа гэхэд 5 хуруутай байж энэ гарчин бүтэн байна шүү дээ. Тэгээс бүгдээрээ одоо жигчийн хуруу болно юм уу, эрхийн хуруу болно гэдээ яваад ивэл энэ гарчин 5 эрхийн хуруутай юм уу, 5 жигчийн хуруутай байвал энэ гарч одоо бүрэн ажиллаж чадахгүй байхгүй юу. Түүн шиг бүгдээрээ ингээд бүх салбарын хүмүүс улс төр рүү орно гэж явдаг. За түүнийг нь манай иргэд маань сонгохдоо яг нэг цензургүйгээр энэ сайн хүн, энэ баян хүн, нэг бол энэ олонний танил хүн, энэ одоо мундаг бизнесмен ингэ сонгоод идэх л буруу юм байна. Төрийн алба өөрөө тогтвортой чадварлаг байгаад тэгээд одоо бизнесийн орчноо дэмжсэн бодлогуудыг гаргадаг, хувийн хвшлээ дэмждэг, иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлдэг. Энэ тал дээр анхаарал өгөх юм бол энэ яг зөв зүйтэй зохицолтой ороод хувийн хвшлийнх нь эргээд татвараараа төрөө дэмждэг. Төр маань тэрүүгээр бүтээн байгуул хөрөнгө оруулалтаа хийдэг. Ер нь бол энэ хөрөнгө оруулалтын асуудлыг тэртээ тэргүй хувийн хвшлэл одоо нуруунд дээр авч явж байгаа шүү дээ. Ийм ингээд зөв голдролтой орох ёстой юм л доо. Одоо гэр бүлийнхаа талаар бас та дэлгэрэнгүй ярихгүй тий. Хүмүүс бас ингээд улс төрчдийн гэр бүлийг нэг сайн төдийлөн мэддэггүй шүү дээ. Гэхдээ гэр бүлийн ярихад бас аюу сайнаар хүлээж авдаг тохиолдлууд бас бий. Тэгэхээр та бас өөрийнхөө гэргийн үр хүүхдүүдийн талаар бас дэлгэрэнгүй ярьж байхгүй. За миний эхнэр Төмөрбаатарын Ариун булаг гээд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн. Ийм бүрээд одоо эмэгтэй байгаа. За жүжигчин найруулагч мэрэгжилтэй. Бид хоёр бол одоо 20 настай байхдаа нийлээл
оюутан байхдаа хоёулаа 3 4 дугаар курсын оюутан байхдаа нийлсэн. Тэгээ сургуулаа төгсөөд хамт одоо Герман яваад за Германд байгаад Германд эхнийхээ охиныг төрүүлсэн. Манай том охин маань одоо 13 настай. За дараа нь одоо хоёулаа ирсний дараа дахиад нэг охинтой болсон. Ингээд 2 охинтой. Бид нар ингээд дөрвөлээ. Манай гэр бол одоо 3 эмэгтэйтэй гэртээ дөрвөлээ гэдэг. Хүний хүмүүжлийг та ер нь юу гэж хардаг вэ? Одоо үр хүүхдээ бас хэн болгож үсгэе гэж бодож байна? Ер нь энэ хүний хүмүүжил гэдэг бол одоо гэрийн хүмүүжил одоо бага насны хүмүүжил гэдэг бол маш одоо чухал зүйл. Ер нь нөгөө зөв хүн болгоно гэдэг чинь бага насндаа одоо зөв хүмүүжээд хүндтгэдэг одоо ахмадаа хүндтгэдэг Монгол ёс заншлаа дээдэлдэг тийм бусдад одоо мэдлдэг хүндэлдэг одоо уучилдаг энэ зан ёс суртахууныг одоо сурчсан хүн бол цаашаага одоо нийгэмд гараад одоо сургууль соёлд сураад явхад ямар ч юмыг одоо сурч боловсрох боломжтой. Одоо жишээ нь Германд юм уу Японд бол цэцэрлэгийн хүүхдүүд тэгээ бага насны 1-3 дугаар ангийн хүүхдүүд бол Японд бол жишээ нь зөв Япон хүн болгох одоо тийм зорилготойгоор сургалтын програм нь байдаг. Тэрний дараа одоо боловсралтай Япон хүн болгоно гэдэг. Түүнтэй адилхан манай монголчууд ч гэсэн одоо хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ бол зөв талаас нь хүмүүжүүлээд нэгэнт одоо хүмүүжчихсэн боловсрчихсан боловсрно гэдэг маань бол одоо жишээ нь суугаад хичээл хийгээд сурчсан багш хүний одоо ахмад насны үгийг сонсоод сурцсан бол цаашаага нөгөө сургууль дээрээ гараад ирэхээр хичээлийг хүлээж авч чаддаг төсвөр тавчаартай сууж сонсож чаддаг тийм ээ сурах арга барилд эзэмшчихсэн бол ямар ч юм сураад явхад бол тийм хүндрэлтэй биш. Тийм учраас хамгийн гол нь одоо бага наснд нь зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Гэрийн хүмүүжүүл гэдэг бол хамгийн чухал юм гэж боддог. Та ажил амьдралынхаа бас амжилтаас бидэнд сонирхолгүй юу? Ер нь би бол тасралтгүй амжилттай явж байгаа л гэж харддаг. Ер нь би оюутан байхдаа бас анх одоо хамгаалтын компани байгуулж илаа. Тэр бол Монгол улсад ерөөсөө баг хамгийн анхны хамгаалтын компани гэсэн үг. Хамгаалтын байгуул 2000 онд хамгаалтын тухай хуульч одоо гараагүй байсан. Нөгөө зурагтаар гардаг Уитни Хьюстны би хамгаалагч гэдэг киног үзэл. Тэгээ бид нар ч одоо анх хамгаалтын компани гэж ингээд оюутнууд дандаа цагдаагийн академийн болон техник сургуулийнхаа оюутнуудыг ажилуулдаг. Хичээлээд орчоод оройн цагаар гэсэн үг шүү дээ. Тэгээ олон залуучуудыг бас салинжуулаад ингээд явдаг байсан. Тэнд бол бас дэг журам одоо Сахилга Батыг бид чинь эрхмэлдэг. Ямар нэгэн алдаа дутагдал гаргах юм бол одоо бүгдээрээ цалингүй болдог ч юм уу те. Ингээд зарчим мөрдөл явж байсан. Дараа нь одоо сургуульд явлаа, сургуулаа төгсч ирээд мэрэгжилтэн хэлцээний дарга, тамгын газрын дарга гэж явж байгаа. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хуралд сонгогдоод бас тодорхой хэмжээнд өөрийнхөө зорьсноо бол хийгээд явж байгаа гэж харж байгаа. Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсны дараа Монгол Ардын намаас одоо нэр дэвшиж ялт байгуулсан 34 төлөөлөгч бол бүгд нэг ажил албан тушаал дээр очиод салбар хариуцаад ажилласан. За миний хувьд бол одоо төрийн албанд явж байгаад мэрэгчлэнээс нэхлээд тамгын газрын дарга хүртэл явцсан. Тийм учраас би одоо аль нэг тийм одоо аж ахуй нэг юм уу үйлдвэрийн газар төрийн албаны хэлт салбар хариуцахгүй. Би улс төрийн ажлыг хийя. Төлөөлөгчийнхөө ажлыг одоо 100% ихэн зүйтэйгээд одоо намын бүлгийн дарга, за мөн одоо намын дэд даргаар ажиллаж байлаа. Тэгээд миний одоо хамгийн том олж байгаа ололт амжилт юу гэвэл яг төлөөлөгчийнхөө хувьд иргэдийнхээ одоо хүссэн хүсэлтүүд, амлалт, өөрийн хэлжсэн амлалт энэ бүгдийг бас тодорхой хэмжээнд биелүүлээд явж байгаа. Иргэдээсээ одоо тэр тал дээр талархлыг нь сонсоод дэмжлэгийг нь хүлээж байгаад бол маш их баяртай байдаг. Ер нь төлөөлөгч хүн гэдэг бол тухайн одоо тойрог хорооны улсын их хурлын гишүүнч ялгаагүй те. Тэр хүмүүсийг төлөөлөөд энд байгаа нэг л адилхан иргэн штэ. Энэ 4 жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчд яг нэг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тухайн тойрогт хуваарлагдсан хөрөнгөө тооцох юм бол 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгийг өөр өөрийн тойрог дээр одоо татаж ажиллах боломжтой байсан. За тэгэхэд миний би одоо өөрөө төрийн албанд бас мэрэгчлэнээс нь эхлээд ажилласан туршлага дээрээ тулгуурлаа. Дээрээс нь одоо өөрийнхөө тойргийн иргэдтэй ойр байж одоо санал хүсэлтийг нь байнга авч ядгийн үндсэн дээр нөгөө хүсэлтүүдийг шийдвэрлүүлэхийн тулд ажиллаад одоо энэ 4 жилийн хугацаанд өөрийн тойрог дээр 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол хийж чадсан байгаа. За түүн дээр маань иргэд маань бас одоо маш их сэтгэл өндөр байдаг. Үүн дээр бол би одоо өөрөө бахархаж явдаг. Дээрээс нь одоо
бас зарчим дээр байж чадчихна гэж өөрийгөө боддог учраас бас өөрөөрөө бахархдаг түнд. Таны тэмцлийн хамгийн одоо унах үеч гэж ярьд юм уу те, уналт босолт гэл хүний амьдралд маш олон зүйл тохиолддог шүү дээ. Энэ таны одоо хэлж байгаагаар бол амьдрал бол тэмцэл юм чинь, энэ тэмцэлд таны хамгийн их унжсэн хизээ вэ? За миний хувьд ер нь амьдралдаа нэг тийм унж байсан үе бол байхгүй. Одоогийн байдлаар өнөөдрийн хүртэл бол ер нь дандаа одоо тэмцэж зорьсондоо хүрж яваа гэж боддог. Яг хүний амьдрал гэдэг бол нарийн л та одоо зөвхөн одоо ажил амьдралаас гадна гэр бүлийн амьдрал, одоо ойр дотны хүмүүс гэд байдаг тийм ээ. Одоо хайртай хүмүүстэйгээ, дотны хүмүүстэйгээ байж чадсан уу юу гэд ийм асуудлууд байдаг. Миний хувьд одоо хамгийн хүнд асуудал бол одоо яг өнөөдрөөс одоо 5 жилийн өмнө аавыгаа алдсан асуудал байдаг. Аав маань одоо бурхны оронд одсон. Тэр асуудал дээр бол би одоо маш их харамсаж явдаг. Яагаад тэгэхээр миний аав маань ер нь яг ингээд зүгээр одоо өндөр наснд хүрээд жамаараа бурхны оронд явсан гэж ойлгож байна. Гэхдээ би одоо яг тухайн үед бол 2015 оны 5 сарын 1-ний өдөр манай аавын төрсөн өдөр. Тэгээд 5 дахь өдөр байсан. Яг тэр үед би Сонгойрхон дүүргийн тамгын газрын дараагаар ажиллаж байсан. За тэгээд 5 дахь өдөр байсан аав руугаа уцаар ирээд аава одоо хүн өнөөдөр төрсөн өдрөөр нь очиж чадахгүй нэ. Өнөөдөр нэгдүгээр бол ирээдүйн зохицлын сургууль дээр мод тарих ажилтай байсан. Тэгээд энд ийм ажилтай явж ин маргааш хүн одоо гэрийнхэнтэй цуг очиё гэд уцаар ярьсан. За тэгэхэд бол аав маань за миний хүүгийн одоо ажил нь амжилттай байгаад гэр бүл нь эрүүл мэндийн хас жаргалтай байгаад за эгч дүүнэртэй ээжтэй дэм тустай байх юм бол аавдаа урьж байгаа хамгийн том бэлэг шүү гэд аав маань уцаар хэлжсэн. Тэгэхэд бол би за тухайн үед уцаар сонсоод одоо маргааш яваад очих юм чинь дээ. Одоо ямар ч байсан аавтай ярьчлаа л гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл аав маань одоо тухайн өдрийн оройн төрсөн өдрөөрөө одоо гинт даралтнаас болоод одоо бурхны оронд явчихсан уулзах чадаагүй. Түүндээ бол маш их харамсдаг. Тэр бол одоо миний амьдралд одоо байсан хамгийн том уналт юм. Тэгээд одоо тэр уналтаас гарна гэж бол байхгүй шүү дээ. Нэгэнт одоо энэ байсан юм алдсан хүн тийм ээ. Тэрнээс өөрөөр бол ажлын хувьд юм уу бусад асуудал төр надад тийм уналттай үе бол байхгүй. Хүн ингээд хүнээ алдах те. Ер нь энэ мөнхийн сэтгэл зүрхэнд эцэг их бол уяатай байдаг штэ. Тэгэд ийм үед гэр бүлийнхэн төшиж тулах хүмүүс маш чухал байдаг. Таныг энэ үед хэн яаж төшчихв? Яг ер нь одоо хүний хань гэдэг төшиг тулгуурлдаг. Би чинь дээр нэг эгчтэй, доороо 2 дүүтэй. Эгч дүү 2 бол ер нь яг ийм үед одоо эмэгтэй хүмүүс бол уйлал байж идэм лээ. Ер нь бол хань төшиг болдог. Хүний хань 10 буйны 1 гэдэг ер нь хань нэгэндээ төшиг тулгуурлж л явд юм лээ. Одоо та бол улс төрийн хүрээнд нэлээдгүй олон жил ажиллажлаа тийм. Энэ амьдралтайгаа ингээд холбоод тайлбарлах юм бол таны эхнэр бас улс төрийн амьдралыг чи хэр ойлгож таныг дэмжиж байна? Ер нь ойлгож дэмждэг. Тийм тулдаа өнөөдөр бас би энэ улс төрд явж байгаа гэж ойлгож байна. За улс төрд явна гэдэг маань улс төр гэдэг маань бол одоо нөгөө манай ахны дунд нийгэмд одоо муу нэртэй болчихсон, одоо иддэг уудаг хулгайчуд гэдэг нэртэй болсон. Тэрнээс ер нь энэ улс төр гэдэг чинь бол өөрөө нийгмийн одоо болохгүй бүтэхгүй байгаа юмыг өөрчлөх, эмчлэх зорилготой одоо энэ зайлшгүй байх ёстой одоо тийм байх ёстой зүйл тэ. Тэгэхээр энд явна гэдэг чинь одоо өөрийнхөө амьдрал, өөрийнхөө гэр бүл гэхээс илүү одоо нийтийн төлөө, цаашдынхаа үр хүүхдийнхээ одоо сайхан нийгэмд амьдруулахын төлөө одоо хичээн зүтгэж байгаа. Түүн дээр одоо хань гэр бүл нь бол заавал төшөглөл болоод бас араад ааж явах ёстой. Миний гэр бүлийн хүн бол өөрөө жүжигчин, найруулагч мэрэгжилтэй. Гэхдээ өнөөдөр бол бас мэрэгчлэрээ одоо ажиллаагүй. Ар гэрээ хариуцаад одоо арын асуудлаа хариуцдаг, хувийнхаа бизнесийг хийдэг. Тэгээ ард талаа даагаад явж идэг. Та яг юуны төлөө явж байгаа одоо? Одоо бол би энэ улс төрд ороод явж байна. Энд ер нь одоо нэг шудраг ёсыг тогтоох ёстой. Энэ Монголын засаглал төрийг бас нэг зөв зүйтэй болгочих юмсан гэж боддог. Ер нь энэ Монголд байгаа бүхий л асуудал одоо энэ 3 сая хүнтэй улс шүү дээ. Тэгэхэд энд өнөөдрийн улсын төсөв нэг 10 гаруй их найт төгрөг байна.
За энэ төсөв хөрөнгөөрөө хийж байгаа бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд. За энэ бүгдийг харахад бол ер нь хангалттай зөв зүйтэй явах боломж бол байна. Энэ Монголынхаа эдийн засгийг бас ингээд солонгоруулад гадаад дотоодын зах зээл дээрээс одоо хөрөнгө босгоод Монголынхаа эдийн засгийг дээшлүүлэх, сайжруулах боломжууд бол бүрэн байна. Гагцхүү энд одоо саад болж байгаа юм юу гэвэл энэ улс төр болон төрийн албаа агчид байна. Гэхдээ энэ төрийн албаа агчид маань яагаад саад болж байгаа нөхөр өөрсдөө чадваргүй байна. Нөгөө халаас илгээ хийгддэг, мэрэгжлийн бус хүмүүс томилогддог. Ер нь энэ барилгын компани байлаа гэж бодоход нэг дуучин юм уу бүх очоод тэр барилгын инженер хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр барилгын инженер гэдэг хүн ямар байх хэвээр юм. Түүнтэй адилхан энэ төрийн алба гэдэг чинь мэрэгжлийн хүмүүс л ажиллаа хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд энэ мэрэгжлийн албадаа ажиллуулахгүйгээр одоо хэн дуртай гэвэж тавьдаг, мэрэгжлийн бас хүмүүсийг томилдог. Мэрэгжлийн одоо чадварлаг хүмүүсээ намаар нь ялгуурлаж юм уу, нэг бол тэрний хүн, энэний хүн гэж халт сольдог. Энэ маань цаашаа нэг талаас өнгөц сарахад бол нэг хүний ажил албан тушаал юм шиг харагдаж байгаа боловч гаргаж байгаа шийдвэр нь нийт энэ монголчуудын одоо эсрэг гараад идэг тийм. Чадваргүй хүнээс болоод өнөөдрийн энэ ажлууд зогсдог, дараагийн ажлууд нь гацдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө зайлшгүй өөрчлөх ёстой асуудал. Нэг төрийн алба маань төвшин болоод цэгцтэй ном дүрмийнхээ хүрээнд явдаг болчих юм бол энэ Монгол улс дээр яригадаад байгаа одоо саяны намуудын амлдаг нэг 3 сая төгрөгийн цалинтай болон 5 саяын цалинтай болон энэ лизингийн байрыг нь иргэдэд өнгөө одоо хүүгөө болгоно ч гэдэг юм. Энэ бол тийм нэг хүндрэлтэй том асуудлууд бол биш байхгүй, зүгээр ингээд дагуур асуудлууд. Тэрний өмнө ерөөсөө энэ төрийн албаа чадварлаг тогтвортой болох ёстой. Амьдралынхаа та эцсийн мөчөд би яг ийм л зүйл үлдээнэ гэж бодсон юм байдгүй. Ер нь яг би өмнө нь ус хэлж ил байсан тэр юунд нийслэл иргэдийн оролт дэвшиж байхдаа хүмүүстэй ойрхон хүмүүстэй ярьжсэн. Анх Германаас ирээд би тэгэхэд чинь нөгөө төрийн албанд 8 жил ажиллажсэн байсан. Тэгээд улс төрд орж явахдаа яагаад орж байгаа юм бэ гэхэд ер нь одоо нөгөө Германд нэг хэдэн жил болсон. Германд бол ямар ч хүн одоо сургуулаа төгссөн л бол төрөүний хэлдгээр одоо мэрэгжил эзэмшээд барилгын одоо туслах хийсэн ч байсан тэр хүн бол одоо лизингээ яваал ингээд бүх амьдрал нь ингээд болоод явчихдаг нийгэм байна. Тэгэхэд одоо энтгэх гэхэд газар даахгүй олон баячуудтай нөгөө баячууд гэрээсээ гараад ирэхэд үүдээр нь ингээд гудам болсон гуйлахчид сууж идэг. Тэгэхээр ийм нийгэмтэй болмооргүй байна. Өнөөдөр манай Монгол улс бол тийм чиглэл рүүгээ яваад байна шүү дээ. Зөвхөн энэ зайсан гэдэг нэг хэсэгхэн газар одоо хөрөнгөтнүүд нь суучихсан. Энэ хүн амынх нь нийслэлийн хүн амын одоо 70-80% нь гэр хороололд амьдардаг тог халуун усгүй, дулаангүй дэд үтсэд холбогдоогүй. Энэ хүмүүс ч одоо цаашаа ажлын байр авж байгаа цалин орлогоос эхлээл ингээ хоёр тишээ хэтэрхий яваад байна. Тэгэхээр ийм биш бас нэг иргэд нь ажилтаа орлоготой авсан цалин амьдралдаа хүрдэг айц хүйцгүй тийм нэг нийгэмтэй болгочих юмсан. Бас өөрөө эцэг хүний хувьд хоёр охинтой хүний хувьд хоёр охиндоо ядаж одоо тийм нэг айц хүйцгүй нийгэмд үлдээч явах юмсан л гэдэг тийм бодолтой. За тэгэхээр хоёулаа энд хүрээд бас ярилцлагаа өндөрлөе. Таны амьдралын түүх бас их баялаг байлаа. Хүмүүс ингээд улс төрийн амьдралыг тэр бүр мэддгүү гэхээс биш одоо яг таны хувийн амьдралыг бол мэддгүү шүү дээ. Бас энд олон алдаа оноо байгаа гэж би бол харж байгаа. Гэлээ гэхдээ иргэд бас энэ тал дээр өөрсдөө дүгнэлт хийх бах. Тэг ямар ч байсан манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа.